Үдцсэн гэж санаж байна. Хүү болоо ажиллаа. Тохиолч санаас гарч ирэл бол мөн дөрөвсөнд өчтөдөр настай бага насны хүүхэд жирэмсэн гэгчүүдийг үзэхгүй байгааг зөвлөж байна. Хэрв ямар нэгэн ховрол гарсан тохиолдолд манаас угаалan ACS-г харьцахгүй гэж байна. SCP Foundation зөвлөж. Сайн байцгаана үзэгчтэй. Шинэ бичлэгээр уулзч байгаадаа баяртай. Бичлэгийн гарсан зүйлсийг даахыг хатаа анхаарч байгаа шүү. Энэ бичлэгээр өмнө дугаар гарсан SCP Foundation-ыг олж илрүүлсэн гэхдээ хамгийн аюултай айц сүргэн биетүүдийг танилцуулах бол хэрв та өмнөх дугаарыг үзсэн байгаа SCP энэ зургийн дээр байрлах линкэн дээр дарж үзэх эсвэл description хэсэгт байрлах линк рүү орж үзээрэй. Ийхүү удаа үзүүлсэн бичлэг. Description SCP Foundation-ээс илрүүлсэн биетүүдийг хүчлэн mild буюу огт аюулгүй гэхдээ маш үнцэнтэй зүйлс. Safe буюу аюулгүй гэхдээ 90% зүйлс. Sympathico буюу ихэвчлэн аюулгүй гэхдээ том болгоомжтой харьцах хэрэгтэй. Euclid буюу аюултай яг л өөрөө итгэвчдэг зэвсэг шиг. Truculent буюу маш аюултай цөм итгэвч бөмбөг шиг. Гэхдээ учир зүггүй айлал гэсэн үг биш. Мэдээж өөр утгаараа. Keter буюу дэд зэрэг аюултай дэлхийг устгах хэмжээний гих мэт ангилдаг. Keter буюу дээд зэргийн аюултай дэлхийг устгах хэмжээ. Хөө энийг удаа харж бүр нүд мүд. Өнөөс гадна өөр ангилал байдаг ч тухайн үед нь тайлбарлах болно. SCP тэгтгчээс дахлын хэмж дундад зууны 1346-аас 1353 оноос Европ ТV-ийн нэгэн аимшигт дахал хэмж дарах эзэлсэн. Цаашдаа бага газар Европ ТV-ийн хойд хэсэг тархаж байж байгаа. Яа гацаад байна. Дээд буюу энэ дахлын хэмжээ 275-аас 200 хүнээс барсан. Яг сонсчихсан санагдаад байгаа юм. Дахлаа маш өндөр биеийн халуунтай болж доктор муугаарах толгоо өвдөхөөс эхлээд бие хурууны хэсгээс эхлэн хүчиж эхэлдэг. Ямар ч агаарын тээвэр автомашингүй дунд зүүн ийм олон хүний амийг авч сонсохны амтан байна. орчин үед тохиолдсон бол байхаас энэ аимшигтай дахлын үед хүмүүс нэгнээсээ заагаад нэг ялхасгаад католик шашнаас хүмүүс томилсон юмж маран бод нас барсан хүмүүс цаашлаад халдвар авсан хүмүүсийг шатаадаг байжээ. Хүн төрөлхтөө үеэс үед нэг аюултай зүйлтэй тэмцэж ирсэн ч одоо хүртэл бүрэн дүүрэн ялц хараагүй л байна. Энэ бол халдвар төвчөн тахал юм. Одоо ч модал тэмцээр л байна. Өдөр шөнөгүй нойр холгод тэмцэж явдаг эмч нартай баярлаж явах нь зөв хэрэг байна. Гэхдээ та бидний хүндэж явдаг эмч нар дунд аюултай айц сүргэн нэг юм байвал яах вэ? Энэ бүхнийг та бүхэнд ярьсан шалтгаан нь энэ аюул энэ аюул дундад зооны дахлын үед томилогдож байсан эмч нартай том адил хар цов шуурх шиг бол зэрэг өмсөн нэг юм. Тэрээр одоо лаборатори төрөгдөж байх бөгөөд олон хүнийг нийтээр нь алсан. Зогцснуудыг хурц мэсээр задлсан. Хүн дээр туршилт хийсэн зэрэг шалтгаанаар түүнийг Euclid буюу аюултай гэсэн ангилалд оруулжээ. Тэгвэл энэ аюултай биед хэрхэн үүсв? Хар дахлын үед тэрээр эхнэр охиныхоо хамт амьдардаг маш ядуу тариачин байжээ. Нэгэн өдөр түүний өмнө морь унж явсан дахлын эмчээр нь мориноос унсан бөгөөд туу удалгүй дахлын улмаас нас барсан аж. Үүнийг харсан ядуу эрд эмчийн бүх хувц сэргэслийг үзэж зүгээд хүмүүсийг зайлшгүй мөнгө олж гэр бүлээ дийжээ гэсэн санаа орж иржээ. Ийхүү тэрээр ахтаа өхөл гэж нэрлэгдсэн. Ваа, юу босоод ирвэл гай. Түүний явсан газар бүрт хард дахал дарахж эмчийн хувц өмсөн түнд хүн бүхэн итгэн. Тэрээр өөрөө ямар ч өвчнөөсөө дархлаатай болсон юм. Ийхүү тэрээр явсан газар бүртээ өвчин тарааж хүмүүсийг зайлшгүй мөнгө олгоод эргэн гэртээ иртэл хараалын улмаас эхнэр нь хүртэл нас орсон байлаа. Үүнээс цааш юу болсон тодорхойгүй байдаг бөгөөд тэрээр хизээч ярьдгүй. SCP Foundation Францад хүмүүсийг зомби болгож байх үед нь олсон юм. Тэрээр тэднийг хармагцаа тун илгээр бууж өгсөн байдаг бөгөөд түүнийг нууц лабораторид хорж байхын бүх хугацаанд зөвхөн түүнийг тайван байлгахын тулд нас барсан хүний зохицос эсвэл амьтдыг өгч хүссэн туршилтыг нь хийлгдэг байжээ. Тэрээр хүнтэй ярилцах үедээ эмчлэг гэсэн үгийг маш ихээр хэрэглэдэг бөгөөд энд очихондоо амьд өгтөл болохыг хэлдэг байна. Түүний өргөсөн зомби ямар нэгэн өөрийн ухаангүй байх бөгөөд тантад харсан тохиолдолд шууд дайрдаг. SCP Тэгч 96 Shy Guy буюу ичимхий залуутай маш сайн найзууд бөгөөд нэг удаа өрөөнөөс оргон ичимхий залуутай нэлээд удаа юм ярьж суусан гэдэг. SCP Тэг 96 ичимхий залуу. Энэ нэг амар алдтаг гэж тээ. Тэр нь бол ичимхий залуу бол яг л нэр шиг ичимхий залуу. Тэрээр байгаа өрөөнийхөө булан руу хараад нүрээ нөө суух туртай. Түүний өндөр нь 238 см бөгөөд хэрв босоо зогсвол энэ зураг дээр хшигээ харагдах нэ. Түүнтэй юм ярих төвчөндөө боломжгүй бөгөөд яа энэ бичлэг амар тий. Бодож юм шиг. Бичлэг эсвэл зурган дээрээс харвал тэр яаж ч юм таныг дэлхийн хаач байсан олж ирээд таалах бол тэр маш хүчтэй бие хүүхэд идэг бичлэгүүд яваад байдаг. Euclid буюу аюултай гэсэн ангилалд оруулжээ.
Ярьсанчлан тун хүчтэй бит бөгөөд SCP-343 код буюу бурхныг дийлж байсан удаатай. Бурхныг дийлсэн. Код буюу бурхныг дийлж оруулжээ. Ярьсанчлан тун хүчтэй бит бөгөөд SCP-343 код буюу бурхныг дийлж байсан Тэ удаатай. зайлаа. Бурхныг дийлээд өгдөг яаж вэ? Энгийн хүн бол түүний Ой, энэ саяны ничмэг залууч нөгөө нэг юу мөн бицтэй. Уул тавирдаг. Авираа тэгээд болцдог мөн бицтэй. Энэ яаж бурхныг яалаад байгаа тэгээд нөгөө нэг лүүпэнд орчдөг. шавжил гэсэн үг. Та нар бодолтой. Тийм бурхныг дийлсэн шүү дээ. Чимээ залуу мөчтэй, маш хүчтэй, хөшгөн мөх бит юм. Тэрээр үргэж уйлж хорилж байх бөгөөд нүрээ өргөс нуудаг. Түүнд анхаарсан Тэгээд яаж юм сукгай юмч түүнийг ямар хөрхөлтэй амт бэ хэмээн өргөж байсан. Зөөж Өмнөөс гадна түүний нүрийг хаалтаа би яваад байгаа юм шүү. бүртгэгдсэн байсан харсан бол хаалдаг гэх юм. Яагаад заавал нүур харах гээд байгааг ойлгохгүй байна. Нэгэн удаа түүнийг устгуулахаар SCP-106 болон SCP-173 SCP-173 би энд айгүй дуртай шүү дээ. Дуртай нь цаашаа би. Надад айгүй ивгүй санагдаад байдаг. Одоо би thumbnail миний thumbnail дээр гарч байгаа зураг энэ шүү дээ. Энэ SCP-173 гэдэг миний доор байгаа. Энийг би сонсчихсан. Энэ нөгөө нэг чи нүдээ салах юм бол чамаар баг очино. Тэгээ чи нүдээ ингээд салахгүй ингээд харж байгаа хойноч хурж ирээд хоор үзэгч мөсөгчдөг гэсэн эвгүй хүмүүстэй хамт өрөөнд хийсэн ч устгаж чадаагүй байна. Гэхдээ та нар төсөөлөд үзтээ. Өөдөөс чинь ийм өндөр шалтан нөхөр муухай гараа сарвалцуулаад бөгөөд ирлээ гэдэг. Яа, бас л эвгүй байгаа шүү. Үнэ хүн бүр боддоор мэдмээр байвал мөн англи хэлэндээ ус цас мөс бол линк дээрх богино хэмжээний 23 минутын киног үзнэ. Кино. Анимашн кино юм аа. Гаалч чинь дараа үзэх юм биш үү? Орчуулад үзэх юм байна. Энийг аягүй бол гоёогоор орчуулуулаад тэг үзэж үзэх үйдүүлээ. Эний баг одоо сонсох нь shit гэдэг юм. Алаа малаас. Харин тийм ээ. Энэ шийдэх юм байна. Нэг хөдөлгөөл байсан. Nothing. Вот Коля. Давай так вот такой. Энэ бол амар шийдэв те. Энийг бүзүүл алах нэр баг кино үзэж байгаа юм шиг. Танаа бол манайд зориулсан те. Бүр бодит амьдрал анимашн хоёрыг холцсон юм биш. Бүтнээр үзэх эсвэл description link дээр Энэ үргээд энэ удаагийн имжлэг тусгай хэрэгч бид залгах холбоотой төсөв хөшөө илүү мэдмээр байвал доор сэтгэл бичээрэй. Үн дараагийн дугаараар SCP-106 хөшөө буюу хатны мага болон SCP-173 хөшөөний талаар бүхэн төвтэй объектын талаар өгүүлэх бол. За дараагийн биш зүгтэлтүр байж та үзэгчтэй. W content яа.